Байгаль орчны салбар өнөөдөр ялангуяа Монгол улс бол уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн өндөр явагдаж байгаа 10.1. Нэгдүгürt. Хоёрдугаарт бид нэр жилдээ 100-аар 100-аар тоологдох хэмжээний гол мөрөн ус булаг шанд маш хэрэгжиж байна. Гуравдугаарт өмнгийн говийн хэсгээр жишээлбэл 2030 он гэхэд ойлгож байгаа шүү дээ. Би хариулчих уу? Би хариулчих уу? Ашиглах боломжгүй байхад ийм шийдвэр гаргаад би хариулчих тий. Гуравдугаарт өмнгийн говийн хэсгээр жишээлбэл 2030 он гэхэд усны хэрэгцээгээ давах хэмжээнд очсон байна. Дөрөвдүгээрт өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 157 автомашин угаалгын газар байгаа. Тэрнээс бол бид нар хэн шалгалтын үйл ажиллагаануудыг бол одоо явуулаад эхэлчихсэн байж байгаа. 2019 оны 5 сарын 15-нд хэрэгжих 2018 оны засгийн газрын тогтоолтой холбогдуулаад 33 авто угаалгын машин газар болвол цэвэршүүлсэн усаар угаах ийм технологиор шилжчихсэн. Уураар угааж байгаа хэд хэдэн газар байна. За тухайлбал нэг автомашиныг угаахад 70 орчим литр усыг зарцуулж байна. Энэ бол бидний уудаг ус. Өнөөдөр дэлхийн дахинд усны хомсдлоос үүдэлтэй 90-ний дан хүртэлэгдэж байхад бид нар өнөөдөр энд цэвэр уудаг усаараа автомашин угаагаа зогсож байгаа. Хоёрдугаар том асуудал бол уснаасаа гадна давхар нэг үүсэж байгаа асуудал бол хөрсний бохирдол. Өнөөдөр бид нэр эрүүл аюулгүй амьдрах нөхцөлтэй холбоотой асуудыг ярьж байгаа тийм. Тэгэхээр тухайн автомашинаас гарч байгаа тухайн автомашиныг угаахад хэрэглэгдсэн химийн одоо бодисноос ахуулаад тухайн одоо автомашины одоо хаагуур яаж авсан нас үүдээд тухайн нянгууд бол шууд өрсөн шингэж байна. Гэх мэтлэнгээс ахуулаад бид нар эрүүл аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг аваад явж байгаа. Нөхцөл нь бүрдэж байгаа юм. Нөхцөл нь бүрдэж байгаа. Бүрдсэн учраас 33 газар байгаа юм. Бүрдсэн учраас одоо цааш өөрсдөө нэвтрүүлэх юм. Та бүхэн манай яамны одоо ялангуяа миний тавьсан мэдээллийг харах юм бол бид нэр автомашиныг цаашдаа цэвэр усаар угаахыг хориглоно гэж байна.